За Суу Батболд гişүү асуултаа тавья. За баярлалаа. Би ийм асуулт асуух гэсэн юм аа. Ер нь бол энэ засгийн газрын гишүүд үнэхээр хариуцлагагүй шүү дээ. Би хараад сүүлийн үед энэ засгийн газрын гишүүдийг чуулган дээрээс олж харахаа боллоо. Бид нэрсэн засгийн газрын гишүү хийжлээсэн. Засгийн газрын гишүүд энэ чуулган дээр байж л идэг шүү дээ. Сүүлийн хагас жил би царайг нь хараагүй засгийн газрын гишүүн байгаа шүү. Жишээлбэл Батлан хамгааллын сайд болдгоо нөхөр гадаад харилцааны сайд юм уу, Батлан хамгааллын сайд юм уу дандаа гадаад явж идэг. Юу хийж яваад идэв? Эсвэл олон улсын асуудал, нүүбийн асуудал зохицуулах гэдэг юм уу? Эсвэл Монголын Батлан хамгаалах асуудлыг бэхжүүлэх гэдэг юм уу? Батулга сайд энийг оруулж ирэх ёстой шүү дээ. Батулга хаана байгаа юм? Би сайдрын царайг сүүлийн хагас жил чуулганд тагимд харсангүй шүү дээ. Тийм байгаагүй шүү дээ. Дандаа асуудал хэлэлцүүлгэж сайд нар нь байхгүй дандаа дуудулдаг. Бид нар тийм байгаагүй шүү дээ. Бид нар тийм байгаагүй байхгүй. Тэгээ чон үүрэндээ үлзийтэй гихчээ за яа дий эдгээр хамтарч юм чи юу хэлэх юм? Дандаа тэгж хандаж байгаа байхгүй. Та нар болооч. Ажил хариуцж байгаа бол хариуцж байгаа юм шиг байгаач. Тэгээ дандаа гуйлгаж орж ирнэ. Тэгээ нэг ПДС юмнууд хиний өмнөөс хиний юунд сайд болцсон юм. Ийм байдлаар асуудал хамж болох. Тэгээ инээдэн мариад бодож болох. Энэ агаар энэ шатгууны савны бохирдол гэдэг чинь эрүүл Монголын талбайтай онгоц далайд хэрэг досоо сахчих юм бол өчнөө төлбөрүүд маад ноогдох байлгүй. Энэ чинь зүгээр нэг асуудал биш үү? Хариуцлагатай асуудал шүү дээ. Энэ дэр яагаад ингэж хариуцлахгүй хандаж байгаа? Тэгэд яадгийн хамтарч юм чи хин намайг огцруулах юм. Хамтарч юм чи хин шүүмжлэх юм. Тэгээ дугуй байгаад тахлаар дандаа тэгж хандаж байгаа байхгүй. Ийм байдлаар хандаж болох хэрэгтэй. Их хурал гэсэн ялгаа байхгүй. Жохон анхаарлаа хандуулт. Энэ бол тавлон нарган биш шүү дээ. Тэгэл одоо бид нар 4 жил ингээд байж байгаа л сайд хийчихнэ гээд. Битгий ийм байдлаар хандаач гэж. Чи засгийн ажил шүү дээ. Тэгээ одоо явж байгаа юм юу байгаа юм? Бүгдээрээ нэг оюутлага 5 толгой яриад байдаг. Цаана мянган салбарын асуудал яаж хоцрогдож байгаа? Мэдж байгаа юм байгаа. Тэгээ 100 сая доллар авлаа гэдээ баярлаад байдаг. Авах хэрэгтэй юм авчаа тэр чинь гавьяа явуулсан чи баярлаад ах юу вэ? Би авахгүй. Ер нь энэ жоохон хариуцлагатай хандах хэрэгтэй. Би зөв бодож явж байгаад хэлж байгаа. Би сайд нар ерөөсөө өөрийн асуудал байхлаар хаяаны сайд үзэгддэг. Бус улсын хурлын гишүүн сайд ерөөсөө энэ танхимд байхгүй. Тэр Тэнгэрээс аяасан амт шиг гадуур явж идэг. Уцтаад уцаа хинч авахгүй. Уцаа авдаг сайд гэж ерөөсөө байхгүй. Сайдраас бид дандаа юм гоохгүй ажил төрлийн яриа байна штэ. Уцаа авдаг сайд гэж нэгч байхгүй. Өрөөндөө байдаг сайд гэж нэгч байхгүй. Тийм байж болохгүй.